Листэн одоо цэнхэн гоё нөө улаан гоё нөө guys улаан дээр ч юм уу цагаан гоё ч юм уу Заяосон guys энэ Омко байна. За та бүхний харж байгаачлан 500 subscribe хүрсэн байгаа. За тэгээд өнөөдөр бол маш гоё. За тэгээд өнөөдөр бол маш гоё өдөр байна. Би тэгээд сая ингээд ажилласаа тараад ирээ шууд ингээд бичлэж явахгүй бүр ингээд бичлэг хиймээр бүр хорхоодлоод ингээд ярих гад та тийм үү. Хүнд ингээд ярих гад бүр сая ингээд үүрээр ажиллаад ингээд ирээд шууд ингээд ажиллаж байгаа юу вэ? Та бүхэнд ярьж байгаа. Ингээд ирээд шууд ингээд жоох ингээд нэг царай алдсан байвал уучлаарай. Амар царай алдсан нойр мойр жоох хэцүү байна. За тэгээд тэр чи яах вэ? За тэгээд та бүхэн дарж орж харсанчлан надад ямар өөрчлөлт орвоо гэд тэр талаар би одоо ингээд бичсэн байгаа шүү дээ. Тэр талаар жоохон ярих гэж бодоод ер нь бол миний талаар жоохон яриа авах шүү. За тэгээд яасан бэ гэх юм бол ойрт би ингээд бичлэг хийх гээд ингээд олон янз янзын бичлэг ингээд хийгээд влог ч юм ингээд аяллаа бичлэг хийсэн байхгүй юу. Тэгээ юу болсон бэ гэсэн чинь ингээд би өөртөө амар шаардлага тавьдаг болсон. Ингээд нэг ингээд амар гой бичлэг хийн, эдитлэх хэвээр бла 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 тэгээд жоохон залхуу үрээ тэгээд нөө гой бичлэг ингээд хийж явж байсан аял маялтай явж байсан ингээд найзуудтайгаа явж байгаа шүү дээ. Тэгээ нэг гоё юм боллоо ч юм уусгүй ингээд тэр аяллахаа тэр үйл явцад өөрөө бүр хит ороод нөгөө бичлэг таг мартаж цагтаад тэгээ нөө бичлэг бүр ингээд будаа ингээд зүгээр нэг тал юм болоо тэгээ тэрийгээс оруулж чадахгүй ингээд ерөөс ингээд заваарсан юм болоод ингээд тэгэд ирсэн байна. За тэгээ юу бодсон бэ гэх юм бол одоо just do it гэдэг тийм үрэг гаргаад одоо ботсон зүг бүхэл зүйлээ бүгдийг хийгээд тэгээ гоё контент юу вэ хамаагүй би яг ботъё гэж чи бодсон юм уу? Хийсэн одоо ботсон зүйлээ хий гэж бодсон байгаа. За тэгээд өнөөдөр бол шууд би өглөө ингээл ирээл шууд өнөөдрийнхаа ингээ 500 special хийя гэд исэн байна. Би нөгөө стрим хийн гэж ярьсан шүү дээ. Тэр чинь бас нэг амар юм босоохгүй. Би ингээд өөртөө дахин шалтгаан тавиад заяа. Яасан бэ гэсэн бол ингээд програм болсон заяа. Програмд нэ камер болсон заяа. Камера очих нь болсон. Микрофоны очих болсон. Програмын очих олцсон мөртлөө одоо ингээд нэг дотор яг тэр програмын очих нь яг бүрэн олоо дотор нэг жоохон асуудал байхгүй. Тэгэл тэрнийх нь очих нь ингээд олохгүй. Тэгэл ингээд өөрөө бодлоо ингээд залхуу заа дагаа бол юм ээ. Гээд ингээд яваад байгаа байхгүй амар тэнэг. Тэгээд ингээд нэг мэдсэн чинь ингээд харч 500 subscribe хүрсэн. Тэгэл надад бүр амар мотивац өрөөл юу вэ би одоо ингээд за арайчтай Омка ингээд боли гээл. Тэгээд одоо ингээд болгоор шийдсэн. Одоо ингээд маш эрчимтэй YouTube-ээ ингээд жоохон хөгжүүлээ те. Надад яг үнд ингээд миний YouTube-ээ хийгээд ингээд бас ингээд та бүхэн надад комент бичиж лайк дарж чад надад амар сэтгэлийн дэм ингээд би бол амар маш их баяртай байдаг. Тэг ингээд та бүхэнтэй одоо ингээд яриа байж байгаа би ингээд надад бол ингээд амар гоё идэх байхгүй юу ингээд одоо баг ингээд зүгээр байгаас илүү ингээд одоо хайп гэх юм ингээд тийм байдаг. За тэгээд тийм байгуулахад та бүхэндээ маш их хайртай шүү. Баярлалаа намайг дарж subscribe байсан одоо 500-д би маш их баярлалаа. За тэгээд хэдэн гоё юм байна. Юу гэх юм бол одоо ингээд миний одоо channel одоо энэ контент одоо өргөжлөлөд ингээд явна шүү дээ. Тэгээд өргөжлөлөө явахдаа ингээд цаашдаа мэдгүй олон subscribe-тай болчих магадгүй, болохгүй магадгүй. Тэгтээ би нэг хөөрхөн юм бодсон. Одоо ингээд ямар нэг юм хөөрхөн эхлэл болж байгаа шүү дээ. Тэгээд энэ эхлэл болж байгаад ингээд дөнгөж одоо ингээд эхэлж байгаа хүмүүст одоо анхнаасаа ингээд дэмжсэн ч юм анхнаас subscribe-аас наваа дэмждэг, лайктаас комент бичдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг мартахгүй гээд хөөрхөн тийм одоо ингээд комментүүдийг уншаад би ингээд уншаа явж байхгүй би ингээд бүгдэнд нь хариулах гэж амар хичээдэг. Тэг чадхаараа хариулдаг. За тэгээд тэр хүмүүсээс одоо би ингээд одоо ингээд хөөрхөн ингээд тэмдэглэж яваад ингээд хадгалж байгаа байхгүй. Тэг удахгүй тэр хүмүүс бас сюрприз барья гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр бас гой сюрприз байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол би өнөөдөр ингээ амар баяртайгаа ч гэсэн би энэ баяртайгаа мэдрэмжээ хоёр хүнд ингээ хуваалцъя гэж бодоод намаа subscribe дарсан одоо хүмүүс байгаа шүү дээ. Тэрнээсээ ингээ хоёр хүнд нь би бэлэг өгөх шийдсэн байгаа. За тэр нь ямар бэлэг вэ гэх юм бол одоо намайг ямар ч сан үздэг те. Ер нь бол Японы талаар тий Япон одоо аялж байгаас нь ч гэсэн Япон, ярьж байгаа зүн ч гэсэн Япон. Ер нь бол жоохон Японы талаар те Японы талаар ямар нэг мэдлэгтэй тийм ч хүмүүс байгаах гэж бодож байна. За тийм хүмүүс чинь доор аж ер нь бол аним үздэг байгаа байх гэж би гадралж байгаа байхгүй юу.
За аним үздэг байсан ч гэсэн найз мессенжер бат аним үздэг байгаа зөө. Тийм болохоор би Animax-ийн ирэх бэлгэлээ гэж бодсон байхгүй. Би ингээд ямар бэлэг өгөх вэ гэж зөндөө бодсон зөө. Тэгээд бодсон одоо тэр бэлэг нь болохоор Animax ирэх байгаамаа. За тэгээд яаж өгөх юм бэ гэх юм бол одоо энэ бичлэгний одоо орж дуусны дараа нь комент хийх шүү дээ. Та бүхэн өөрийнхөө хүссэн комментиг бичиж болцоо. Хамаагүй хүссэн комментиг бичиж үлдээгээрэй зөө. Одоо юу ч ч болно хамаахгүй. Тэр нь надад таалагдсан хоёр хүн зөө. Надад таалагдсан тэр хоёр хүнд би шууд бэлэг одоо Animax ирэх өгнө байхгүй. За тэгээ яаж өгөх юм бэ гэх юм бол одоо Animax чинь нөгөө нэг QPay гэдэг байгаа шүү дээ. Хаанбагны QPay шууд QR код уншуулад нөгөө төлбөрлөлцдөг. Тэрийг одоо ялсан хоёр хүнд би ингээд одоо YouTube short байдаг шүү дээ. Би нэг short-оор нэг мэдээлэл оруулсан байсан. Тэрнтэй адилхан ялсан хүмүүсээ би ингээд юу яана шууд өөрөө холбогдоод одоо ингээд тэгээ реплей хийж ингээд хариу бичээд ингээд чатаар ингээд Facebook чатаар Instagram чатаар ч юм холбогдоод одоо тэр одоо Animax-ийнх нь одоо QR код ч юм найз мэдэх юм мэдгүй QR кодыг аваад тэнгуутаа тэрийг ингээд шууд ингээд бэлгэлж байгаа би одоо ингээд short-оор харуулаад та бүхэн ингээд үнэн бодит ч үү гэд ингээд батлаа зэ хөөхөн. Тэгэхгүй бол ингээд муухай штэ ингээд тэ ингээд яг ингээд цаана бэлгэлсэн ч юм уу бэлгэлээгүй ч юм уу хин ч мэдэхгүй байхаар жоохон тэнэгтэй. Тэгээ ямар нэгэн бэлэг өгсөн ч гэсэн тэр яг хүн авсан юм ингээд харахаар ингээд жоохон гоё байгаад ч тэ. Тийм болохоор тийм нэг баталгаатай юм хийх болно. За тэгээд яарсан хоёр хүнд бэлэг өгье гэж бодсон байгаа. Ус яа игээд байгаа би. Хэдэн комментнаас уншия гэж бодсон. Та бүхэнд бас ямар коммент ирдэг байхыг мэдээж тоош харахгүй л дээ. Тэгээ надад гэхдээ ирдэг тийм гой комментууд нэг таалагдсан ч юм уу. Тэгээ нэг хэдэн коммент уншиг гэж одоо бас тэ нэг одоо нэг стрим хий гэж яриад байсан шүү дээ. Стрим одоо YouTube бичлэг тийм бас тоглоомны бичлэг би бас тоглоом сонирхолтойхгүй. Тэрний бичлэг хийгээд тэгээ бас ямар байх нь те та бүхэн ингээ микцик нь ямар сонсогч чинь камер нь хэд ажиг нэг хараад шалгаад өгөөрэй. За тэгээд манайха хэдэг коммент уншицгаая. За харагч нэг guys камер хэр байна дажгүй юу мик хэр сонсогдож байна. Тэгээ энэ мик болохоор шүү дээ ингээд ноутбукийн мик байгаа шүү зөө. Хэр сонсогдож байна. Тэгээд энэ дажгүй үйл энүүгээр явна. Гүү гэх юм бол би одоо энийг ашиглах гэж байна зөө. Энэ жоохон надад жоохон сонир санагдаад тах шиг байсан. Та нарт ямар мэддэхгүй тийм болохоор коммент бичээрэй. За тэгээд change. Окей. За одоо болохоор нөгөө нэг энэ юу микний энэ нөгөө доор тавьсан энэ quality энэгээр ярьж байгаа шүү зэ. За тэгээ энэ аль нь таалагдж байна хэлээрээ. За би одоо болохоор энэгээр явъя гэж бодож байна. За тэгээд let's go. За энэгээр ингээд харах юм бол та миний юунод байна. Үлээ. Коммент байна. За тэгээд юу харцгаая. Ойрд юу гэж байна гэж байна. За Япон байрнуудад чанга хөгжим мэдэрс сонсвол яах вэ? 20-т өгнө. Тэгээ би яг хариулт бичсэн. Гэхдээ яг 20-т оройн цагаар бол бүр болохгүй. Гэхдээ яг хөшөөд чи ямар хүмүүсээс байхаас шалтгаалж гайг байх. За тэгээд өөрөх юм бол одоо ханны дуу тусгаалагч мсгаалагч тавьчих ер нь зүгээр хаа. Би бол дуу сонсчдаг. Манай хөшөөд бол намайг юусод гэж ингэж байгаагүй. Тийм болохоор тийм байна. Танайд очиж амьдрын гэж шиг. Нэг хоом торын коммент дээр яваад байгаа юм биш үү? За тэгээд угаасаа эрэг бодолтой байдаг байсан нь Монголч гэсэн тийм ээ. Интернет спид хэдийн MB сард хэдийдэлтэй гоё гинэ. За юу штэ. Сард 5 сая гаруй 4 сая 500 өгдөг. Тэгээ хурдны хувьд бол амар хурдан 400 MB хаа. Тэгээ секундэд 80 MB татдаг. Тэр хавцаа. За тэгээд ер нь нийтэд нь харъя. За чих юм. За нэлээд доошлоо. За эндээс л авчих. Гой залуу шүү гинэ. Баярлаа. Хөөрхөн шүү өөрийнхөө гинэ. Баярлаа. Ситистэй адилхан ярьт юм бэ гинэ. Тийм үү? Ситистэй адилхан ярьдаг гэж юу? Баярлаа. Дараагийн бичлэг хүлээж байя. Тэ байгаа шалахгүй байна уу? За тэгээд тийм нэрээ Home Tower заал авлаа гэсэн хоёр бичлэг. Аяг хүнсэн бэл. За чаана. Нара. Home Tower 4 хүнсэн бэл. Гахалтай. Би ерөөсө бодож тийм болно гэж бодоагүй. Намайг одоо нэг амар баярлуулж ирсэн ч юм ичингүүрлсэн нэг коммент аваад. Хэдэн нэг хүн баг. Наа оюун сон. Хөөхөст миний хайрна. Окей.
Тэгээд одоо гоё сайн байна уу сурах. Nice баярлаа. Гөлдийчээ цоглогч гэнэ. Гөлдийчээ цоглож байна. Баярлаа. Бити шантраараа харин тийм ээ. Тухайн үед бас жоохон шантарсан үе байсан. Авах юм үзсэн бай. Тэр нараа оюун сод гэдэг хүн. Ватаг л гэдэг юм да. Таны өсний шинэ өсний засалт таалагдж байна шүү гэнэ. Баярлаа. Надад одоо бицээ одоо бүх коммент бүгдээрээ л дандаа эрэг сэтгэлтэй айгүй гой яг хаяаны сүмжлс хүмүүс байсан ч гэсэн бүгд маш их баярлаа. Тэгээд цаастаа гой өргөжлөх болно. Тэгээд хамгийн гол шалтгаан одоо энэ одоо бичлэг хийж байгаа одоо энэнийг харуулж байгаа шалтгаан нь шүү дээ. Энэ мик зүгээр нөө саяны тэр нэг хэсгээ хугацаанд харуулсан энэ манай ноутбукны энэ мик зүгээр нэ аль нь зүгээр та бүхэн хараад надад хэлээрээ. Сонсоод хэлээрээ. Окей. За тэгээд бичлэгээ зөвлөж. За тэгээ харсан байх надад бол үнэхээр гоё сэтгэл өгдөг комент бичдэг хүмүүстээ бүр маш их баярлаа. Лайк дарж subscribe хийсэн хүмүүст нь маш их баярлаа. За баярлалаа. Баярлалаа штэ. За тэгээд одоо энэс хойш штэ би ер нь бол одоо зүгээр л just do it гэдэг сая нэг үг хэлсэн штэ. Just do it гэдэг өрөөнд орол амар явна. Тийм болохоор одоо миний одоо энэ channel Onkotube биш штэ. Энэ болохоор яст нэг ямар нэгэн тийм одоо юу юм утга одоо нэг чиглэлийг бол бариаг байгаа. Тийм болохоор угийн барья гэсэн одоо нэг тийм чиглэл надад байхгүй. Тийм болохоор зөвхөн хамаа номоогоо янз янзын утга санаатай янз янзын бичлэг орно. Тэгээд та бүхэн сонирхоорой, үзээрэй, дэмжээрэй, комент хийгээрэй, лайк дараарай, тэгээд subscribe дараарай. Тийм болохоор одоо энэс хойш ер нь янз янзын бичлэг орох юм байна гэсэн тийм хүлээлттэй байгаарай. Тэгээд бити гайхаарай. Би бүр янз янзын бичлэг оруулж магадгүй. Юу бодогдсон миний толгойд орж ирсэн тэрийг бүгдийн бичлэг оруулаад тэгээд ямар ч явандаа бас нэг нэг чиг баримжаа барьж авах хаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ та бүхэн хамт ирсэнд маш их баярлалаа. Комент үлдээгээрэй. Тэгээд хоёр одоо ялсан гэх юм уу те хизээ ялхан бүү мэд. Мэдгүй яарсан уншаад тодорхой хэмжээний хугацаа өгнө. Мэдгүй 7 хоногийн дараа ч юм уу те. Тэгээ минь хий олон үзэх. Цөөхөн үзсэн бол тэгээ цөөхөн үзсэн доктор 100 үзсэн бол 100 үзсэн доктор азтай. Тэр 100-ны одоо жишээ нь 10 комент байх юм бол 10-ны баг 10-ны 2 гэж одоо 20% чэстэй ч юм уу те. Тим маягаар хамаагүй хэдэн үнч комент чинь хамаагүй тэр хүмүүст тэгээд бэлгэн өгнө. Тэр хойдоо тэгээ хөөрхөн шорт оруулан та бүхэн хараарай. За тэгээд өнөөдрийн бичлэгт хамт ирсэн маш их баярлалаа. Тэгээд цаашдаа наавс дэмжээрэй. Би улам хичээх болно. За тэгээд үзэнд баярлалаа. Дааш бичлэг ууслаа. Бай бай.